За нийгмийн даатгал дээр нэг зүйлийг бас асууя. За ер нь аль альнаас нь ер нь сангийнхаа одоогийн байгаа нөхцөл байдал дээр бас та бүгд маань эхлээ сайн танилцсан уу? Танилцааг бол сайн танилцаарай. Хөндлөнгөөс бол дүгнэлт хийгээд шүүмжлэх за магтах бол амархан. Яг байгаа бод байдал бол бас амаргүй байгаа энэ сангууд ерөнхийдөө бол алдагдaltaй шахуу. Алдагдaltaй энэ чигээрээ ингээд удаан явах юм бол бид нар нэг талаасаа бүх хэмжлэгээ үйлчлэгээ үнгүүгээд тавьчихсан. Нөгөө талдаа төлдөг хүмүүс нь бас тийм өргөн хэмжээнд бол биш. Тийм учраас маш одоо хязгааргүй хэрэгцээг хязгаартай одоо нөөцөөр бол хангах гэж оролдох гээд тэгээд тэр нь болохгүй болохоор одоо үндсэндээ өнгөрсөн жил бол одоо эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилт үндсэндээ бараг сүүлийн сар бол тасарсан. Тийм учраас бол одоо энэ зүйл дээр бол одоо та бүгд маань сангийн үйл ажиллагааны менежментийн асуудал бол одоо бас их чухал байгаа. Гэхдээ менежмент гэхээс илүү их хурлаас хамааралтай. Үндэсний зөвлөлийн гишүүд заяар нь одоо манай мэрэгжлийн яамд ч гэсэн асуудал байвал дор дор нь хурдан оруулж ирэхгүй бол нэг талаасаа бол одоо манай улс төрчнөр бол ард түмэнд таалагдах гад бүгдийг үнгүү, бүгдийг хөнгөлн техникээ тавьждаг. Нөгөө талаасаа маш олон одоо тэр үйлчлэгнүүдийг чанартай болгох мэдээ зардал өртөг бол байдаг. Тэгээ энэ тал дээр нь бол бас та бүгд маань бас ингээд энэ үндсэн энэ сангийн үйл ажиллагаануудтай нэлээд сайн танилцаарай гэдгийг бас эхлээд хэлмээр байна. За хоёрдугаарт бол хоёулаа ерөнхийдөө бол багш. За багш нарын бол яг нэг тал нь юу болохоор нөгөө оюутнуудаас шалгалт авч байгаа юм шиг тест. Иймэрхүү байдлаар одоо ингээд аваад нэг талаас харсан өрөөсгөл дүгнэлт хийчихвэ дээ. Хамгийн гол нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал үндэсний зөвлөлийн гишүүд маань өөрсдөө тодорхой нийгмийн бүлгүүдийн төлөөлөл, даатгуулагчдын төлөөлөл гэдэг байдлаар бол энэ удаад орж ирж байгаа. Тийм учраас энэ тал дээр нь одоо хэр зэрэг ашиг сонирхлын зөрчилтөө, хэр зэрэг одоо эргээд энэ сангийн үйл ажиллагааг хараа тусаар удирдах, зохион байгуулахад нь нөлөөнд автах магадлал, хамаарал бүхий этгээд гэдэг зүйл дээр нь бас илүү их анхаараарай. Өнгөрсөн хугацаанд бол ингээ харж хахад мэдлэгтэй чадaltaй тим эрдэмтэн, тим докторыг ороод ирдэг. Яг ашиг сонирхлын юм дээр бол дандаа буруу эсрэг даатгуулагчдын санхүү хөрөнгөнд эрсдэл учруулсан шийдвэрүүдийг бол эрх мэд бүхий хүмүүсээ дагаад гаргаж ирсэн юм гашуун туршлага байна. Тийм учраас бол одоо энэ зүйл нь их чухал гэдгийг бас хэлмээр байна. За ингээд хоёр дэвшигчтэй бас амжилт хүсье. Тэгээд бас одоо зориг гаргаж орж ирсэнд баярлалаа. Нөгөө талаар бол энэ эрүүл мэнд сангийн хамгийн том хоёр сан учраас бид нар бол маш их санаа зовж байгаа. Магадгүй манай энэ байнгын хорооны хамгийн анхаарал татах үед одоо ийм хоёр сан энийг зөв сайн одоо авч явах бол ийм шаардлагатай. Нийгмийн хүлээлт ч гэсэн маш өндөр байгаад байгаа. Тийм учраас энэ тал дээр анхаарч ажиллаарай гэж хүсье.